Хэлцэх асуудлын дарааллын дагуу 13 дугаар асуудал Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирчийн ажлын албаны дарга Батзориг танилцуулан таныг эндэрт урьж байна. За нийслэлийн иргэдийн хурлын дарга эрхэм төлөөлөгч нар, за нийслэлийн харьяа хэлцээ агентлаг хэлц салбарын дарга нарт энэ өдрийн мэндийг хүргье. За Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн танилцуулгыг хийе. За төслийн хэрэгжүүлэгч хүлэмжийн их буруут үйл ажиллагааг дэмжих байгууллага байгаа 18 сая еврогийн бослогоо тусламжаар за хамтран хэрэгжүүлэгч нь хот байгуулалт барилга орон сууцчлалын яамнаас 8 сая евро, Улаанбаатар хотын захирчийн ажлын албанаас 6.5 сая еврогийн хөрөнгө оруулалтыг хийж төслийг хэрэгжүүлэхээр 2022 оны оноос 2027 он хүртэл хэрэгжүүлэхээр тусгаад байна. За төслийн зорилго барилгын халаалтын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх замаар хөлбөмжийн бууруулгыг бууруулах, за барилгын эрчим хүчний үр ашгийг дэмжих, санхүүгийн доктортой тогтолцоо бүрдүүлэх, хэрэгцээнд суурилсан үн тарифыг нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхэд оршно. Төсөл хэрэгжүүлэгч орон сууцлын барилгын дулаан техникийн шинжилэл оруулж хөрөнгө оруулалт эргэн төлөгдөх, цаашид засвар жилтийн үн төлбөргүй хийдэг жишг ойлголтыг хандлагыг өөрчлөх үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд оршно. За төслийн эхний үе шатаас эхэлж хөрөнгө оруулалтын эргэн төлөх хувилбарууд орон сууц өмчлөгчтэй эргэн төлөлтийн боломжит хувь хэмжээг судалж нийт хөрөнгө оруулалтын 50%-ийг орон сууц өмчлөгч 10 жилийн хугацаанд тогтмол дүнгээр эргэн төлөхөөр за төслийн удирдах хорооны 2023 оны 10 сарын 12-ны өдрөөр тогтоогдсон байна. Төслийн удирдах хорооны 2023 оны 10 сарын 12-ны өдрийн хуралдаанаар барилгын дулаалгад доорх 3 ажлыг хийгээд төлөвлөсөн. Иймд барилгын гадна ханыг дулаалгах, барилгын дээврийг дулааж түүний ус тусгаарлалтыг шинжлэх, халаалтын системийн үүсэлт дулааны тоолоор автомат хаалт бүхий холигч насосны зангилаа шинээр суулгахаар шийдвэрлэсэн. Дээрх дулаалгыг гүйцэтгэхийн үр дүнд барилгын блок тус бүрийн халаалтын эрчим хүчний жилийн хэрэглээг 40%-аас багаггүйгээр буруулна гэсэн тооцоос гарсан. За мөн нийт төслийн баримт бичигт 375 блок барилгуудад 3 арга хэмжээг хэрэгжүүлснээр 26 мегаваттын дулааны чадал чөлөөлөгдөх юм боломжтой гэсэн судалгаа гарсан. Төсөлд хамрагдах тохон блокийн нийт оршин суугчдын 100%-ийн зөвшөөрснөөр өндөр хувьтай байгаа. Одоо өнөөдөр энэ жил хийгдэх 35 блок дулаан техникийн засвар шинжилтийн ажлын зураг цэцлийг боловсруулад магадлалаар багтуулаад байна. Төслийн удирдах хорооны 2025 оны 2 сарын 27 оны өдрийн хуралдаанаар Улаанбаатарын захирчийн ажлын алба Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр дулгаалгын материал, эргэн төлөлтийн боломжит төлбөрүүдийг нэвтрүүлж, хэрэгжүүлэх арга замын төслийг боловсруулж, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хурлаар 2025 оны 4 сарын 1-ний дотор хэлэлцүүлэн шийдвэр гаргахыг даалгасны дагуу дээрх танилцуулгыг хийж байна. Иймд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч та бүхэнд дэмжих хүсье. Анхааралтай баярлалаа. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан оролцож байгаа албан тушаалтнуудыг танилцуулъя. Хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яамны ахлах шинжээч инх төвшин. Нийслэлийн засаг даргын хамгийн газрын санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Эрдэнэбадрах, захирчийн ажлын албаны хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга ерөнхий инженер Алтан Гэрэл, төслийн бүрэлдэхүүн хэсгийн менежер Цэцгээ гэсэн эдгээр албан тушаалтнууд хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс оролцож байна. Хэлцэх асуулттай төлөөлөгч авъя. Хэлцэх асуудалтай холбоотой асуулттай төлөөлөгч авъя. Оюун зуул төлөөлөгчд таслаа. За оюун зуул төлөөлөгч араас нь Батзориг хос хоёр төлөөлөгч байгаа юм байна. Оюун зуул төлөөлөгч. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За 3 зүйлийг тодруулж асууя. За хамгийн түрүүнд энэ төсөлд хамрагдах
орон сууцнууд байруудаа ямар шалгуураар сонгож авж байгаа вэ гэдгийг тодруулж сумаар байна. Тэгээд одоо иргэдтэй уулзаад явж байхад тэр тусмаа сөөхийн удирдлагуудтай уулзахад бол энэ асуудал маш чухал. Энэ одоо дулаалгын асуудлыг орон сууцсан дээрээ хийх хүсэлтэй сөөхүүд байрууд маш олон байдаг. Тэгэхээр энийг тодруулж асуух нь зүйтэй байх. За хоёр дахь нь юу вэ гэхээр ашиглалтын шаардлага хангахгүй маш олон байрууд Улаанбаатар хотод байгаа. Тэр тусмаа манай Баянзүрхт үргэлжлэжсэн олон байдаг. Тэгээ энэ байрыг дулаалчий гэхээр бас юу юуг нураагаа шинээр барих гэж байгаа юм шиг. Тэгээ дулаалахгүй бай гэхээр иргэд нь ингээд хохироод хүүтний улиралд эрүүл мэндийн талаасаач одоо бараг хүний эрх зөрчигдөх хүртэл хэмжээнд хүрсэн тийм асуудалтай орон сууцуд Улаанбаатар хотод зөндөө байдаг. Тэгээ энэ дээр би бүр жишээ болгоод тодорхой зүйлийг асуумаар байгаа. Дотоод хэргийн их сургууль Баянзүрхт үргийн одоо 8 дугаар хороонд байрлах энэ дотоод хэргийн их сургуулийн ойр орчимд байдаг хид хідэн байрууд байдаг. Шинэ өргөөс хөөх гэд хариуцж байгаа. Тэгэхээр энэ байруудын ашиглалтын шаардлага хангахгүй, нураад шинэ барин барихгүй гэд бас тодорхойгүй нөхцөл байдалтай өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр энэ байруудын хувьд ямар шийдэлд хүрж байгаа вэ? Буулгах юм уу, буулгахгүй юм уу? Шинээр дахиж барих юм уу, барихгүй юм уу? Хэрвээ барихгүй бол дулаалгын асуудал бусад одоо дид бүтцийн асуудлыг шийдэхгүй бол иргэдийн гомдол нь өнгөрсөн 4 жилч байсан, энэ жилч байна. Дахиад иргэдэнд гомдлосоор төлөөлөгчдөө санал шүүмжлээ уламжилсаар байгаа. Тэгэхээр энийг 2 дугаарт нь асууя. За 3 дугаарт мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны ус 15-ын байрууд гэдэг 5 давхар одоо дээр үеийн байрууд л та яг 8 дугаар хороогоо тойрсон. Хорооны байраа тойрсон. Тэгэхээр энэ байруудын дулаалгын ажлыг хийж өгнө гэсэн тендер нь одоо нодлонгоос хойш зарлагдахгүйгээд бас тодорхойгүй хугацаа өнгөрчлөө. Сөөхийн дарга нь одоо над руу бараг өдөр болгон холбогдож энийг тодруулж өгөөч гэгээд. Тэгээ эхлээд засвар хийх үү хийхгүй юу гэдэг одоо шалгуур болзол материалыг бүрдүүлж авахгүйгээд маш их цаг хугацаа орсон юм а. Энэ ажлыг бас бүтээх гэж болгох гэж тухайн үед захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүстэй хид уулзаж бас шаардлага тавьж исэн. Тэгээ ер нь яг ингээд анхан шатанд иргэд тэр тусмаа одоо сөөхийн удирдлагууд бас ажил хийчи орон сууцаа аятайхан тордоод өнгөтэй өдтэй болгох чи гэд хичээж зүтгэж байгаа сөөхийн удирдлагуудын ажлыг тэдний одоо санал гомдлыг ажиллаа хийх гэж хичээж байгаа тэр одоо сэтгэлийг нь бас нийслэл дүүрэг дээр бас ойлгож дэмжиж маш хурдан хугацаанд хариуг нь өгж явахгүй бол миний мэдхийн одоо энэ ус 15-ын сөөхийн дарах өөрхий бараг 4 жил энэ ажлыг хөөцөлдөж явж байгаа байхгүй юу. Тэгээ одоо хүртэл тодорхойгүй байна. Та иргэдийн хурал дээр хилээд өгөөч гэдэг өнгөц сая над руу ингээд холбогдож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 3 зүйл дээр тодорхой хариулт авъя. Зориг төлөөлөгч хариулъя. За, аян цол төлөөлөгчийн асуултанд хариулъя. За, орон сууцны шалгуур үзүүлэлт бол ер нь бол яг Улаанбаатар хотод нэг дахин дулаан ардагдлыг бууруулахаар за огсормол барилгууд нэг ойролцоогоор 800 орчим байгаа. За, энэ жил бид нэр нийслэлийн төсөв дээр бас дүүргүүд рүү бас шилжээд дүүргүүд бас энэ барилгын дулаан ардагдлыг бууруулах юм хасаа солих ажлыг бас хийж байгаа. За, энэ гизийн төсөл бол буцаан эргэх төлөх ийм хөв хэмжээг тогтоох гэж орж ирж байгаа. Өнгөрсөн тууцын хурлаар бол 50% хүртэл буцаан төлөлтийг бол шийдсэн байсан. Энийг бол бид нар 25% хүртэл бууруулъя. Иргэдээс бас гардаг буцаан төлөлтийг бас багасгая гэж орж ирж байгаа. За цаашид ер нь бол энэ дулаан хадгалтай байрууд дээр ер нь иргэдийн ер нь орсон сууж байгаа орон сууцны 100% зөвшөөрвөл бидний төслөө хэрэгжүүлээд явах бүрэн боломж байгаа. За хоёр дахь асуудал нь бол тэр ашиглалтын шаардлага хангахгүй барилга оруулж болох уу гэж. Энэ ашиглалтын шаардлагын асуудлыг ганхуу дарга байгуулах орон сууц бодлогын газраас хариулах бах. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэдэг маань өөрөө хүн амьдрах боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан улсын байцаагчийн ч юм уу эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан барилгууд байдаг. Тэгэхээр энийг бас цаашдаа бид нар бас ярилцаж шийдье. За дотоод хэргийн их сургуулийн буулгах барилгуудыг бас мөн дулаалах боломж олцоог бид нар бас судалж энэ дээр оруулах боломжтой оруулнаа. Гэхдээ энэ жил бол бид нар зурагцлал нь хийгдсэн 35 барилга блок байгаа. Цаашдаа бас нэг 30 орчим блокийг зургийг хийх гэхээр бас төлөвлөж байгаа. Ер нь бол яг дүүргүүдээс, сөөхүүдээс ирсэн саналуудыг бол бүгдийг нь оруулж явж байгаа гэж
ойлгож байна. За үлдсэн дээр манай төслийн нэгжүүд хариуцж байгаа хүмүүс хариулна. За төслийн нэгжээс нэмэлт тодруулга хариулъя. Алтан гэрэл. За Баянзүрх дүүргийн уус 15 орчмын угсрал байруудын судалгаа иргэдийн санал болоод төслийн нэгжийн зөвлөх үйлчлэгний баг 2 жил ажилласан байгаа. За уус 15-ын угсрал орон сууц энэ оны дулаалгад багтахаар байгаа гэдгийг хэлээ. За ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын хувьд бол хотод хотын стандартын газрууд бусад газраас яасан зөв байх. Энэ төсөлтөд хамрагдаж хэлж чадахгүй юм дээр байна.